Одоо нэг номонд 3 6 гэсэн үг тийм ээ. Одоо нэг номонд 4 6-га нэг багц гэж үзэх юм бол 4 удаа явна. За ингээд цаашаа энэ үргэлжлэхээр гэж явж болно. Дахиад гэж явж болно. Дахиад нот нэмлээ. Одоо бүр яг гамма бүтнээр нь тийм ээ. За энэ ингээд 100 баруун гарыг хослуулах юм 100 гаруй дасгал гэж байгаа. Энэ маш чухал дасгал бөгөөд яг хуруунууд чинь зөв байрлал дээр зөв гой халааж өгдөг юм дасгал байгаа. Энэ дасгалыг одоо шавнар маань өдөр болгон за тэгээ мэдээж нөгөө гамма ингээд октав дээр 2 октав ч юм уу 3 октав ингээд уншаад байхад бол гар чинь байнгын бэлтгэлтэй формтой байна. Маш сайн хөдөлгөөнтэй байна гэсэн. Гарын байрлал ерөөсөө алдаж болохгүй. За амжилт хүсье.